Good evening, dear friends and family. Let us introduce our Mongolian language and culture school. Briefly, we are located in Maryland State. Монгол Эрдэм сургуулаа та бүхэндээ тавьж танилцуулахдаа таатай байна. Бид нар бол Maryland мужид байдаг байгаа. We are established in 2017 and has been running successfully for 8 years. Бид 2017 онд Монгол эцэг эхчүүдийн санаачлагаар Maryland мужид үүсгэн байгуулагдсан. Өдгөө 8 дахь жилдээ амжилттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Our school main mission is providing our native language, culture and history to our younger generation, as well as becoming a bridge between Mongolians and Americans. Бидний эрхэм зорилго бол бидний дараагийн үедээ их хэл, өв соёлоо өвлүүлэн уламжлуулж, тэгээд үгээрч зогсохгүй Америкчууд болон Монголчуудынхаа гүр болон түүчээлэн ажиллах болно. Let us tell you that briefly what program we are running under school. We have, of course, Mongolian language class, which is held every Saturday, as well as, in addition, Mongolian dance traditional class, Mongolian music class, such as like fiddle, horse-head fiddle, and piano, and guitar. Also, like Brazilian martial art, jiu-jitsu class. Бид бол монгол хэлний 3 ангитаагаар үйл ажиллагаагаа явуулахаас гадна нэмэлтээр морин хуур, төгөлдөр хуур, гитар хөгжим сургалтууд нэмэлтээр ордог байгаа. Мөн түүнчлэн Brazilian jiu-jitsu болон монгол бүжгийн хичээлүүд бас давхар хичээлдэг байгаа. We are not just a school. We would like to become like a community center. And in other words, we would like to be like one window center, one window service for our Mongolians who needs information, who needs help exchanging and providing the information, who needs any help, especially for the Mongolians who first came in America. Бид нар бол зөвхөн сургуулийн үйл ажиллагаа явуулдаггүй. Бид бол монголчуудаа болон америкчуудаа зориулсан community center баягаар ажиллахыг хүсэж байгаа. Тэгээд нэг цонхны үйлчилгээг монголчуудаа өгөхийг туйлын чухалчилж үздэг байгаа. Тэгээд та бүхэнд ямар мэдээлэл хэрэгтэй байна, ямар мэдээлэл солилцохыг хүсэж байна, ямар үйлчилгээ хэрэгтэй байна, тэр бүхнээр хангахын төлөө бид нар зорж ажилладаг байгаа. Starting this year, there is one unique class added under Sambair Baksh, which is called like 7 Habits of Effective Teenagers, specifically for teenagers. It's an English class. Sambair teaches teaching for 2 hours every Saturdays. And if there are any Mongolians who has teenagers, please stop by our table for any more detailed questions you may have. Энэ жилээс эхлээд бидэнд нэг маш сонирхолтой шинэ хамгийн чухал хичээл гэж бодож байгаа ийм хичээл нэмэгдсэн байгаа. Энэ хичээлийн манай сайн баяр багш маань удирдан явуулж байгаад бид нар үнэхээр баяртай байгаа. Тэгээд өсвөр насны хүүхэд байна гэдэг нь өөрөө үнэхээр хэцүү асуудал. Тэгтэл ийм нийгэмд амьдарч байгаа, шал өөр нийгэмд өсөж төрж байгаа. Эцэг эхийн шал өөр нийгэмд өсөж төрсэн хүмүүсийн хувьд бол бидний хувьд жоохон асуудал үүсээд байгааг бид олж харсны үндсэн дээр энэ сонирхолтой хичээлийг энэ жилээс ахуулаад хичээлж байгаа. Тэгээд та бүхэн энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг эсвэл сайн баяр багшаас асууж болж байна. Бид хоёроос асууж болж байна. Тэр ширээн дээр очиод нэмэлт мэдээлэл авах боломжтой байгаа шүү. Thank you for your attention. Please stop by our table, and every penny counts. Please support for our school, for our kids' bright future. Үнэхээр энд өргөдөж ирсэндээ үнэхээр баяртай байна. Ингээд та бүхнийхээ цагийг үргэхгүйгээр ингээд богинохон мэдээлэл өглөө. Биднээс асуух зүйл байвал бид тэрээс зөрж ирж асуугаараа. Бас манай ширээгээр үйлчлүүлээрээ, манай ширээн дээр очиж зочлоороо. Тэгээд та бүхэнд маш их баярлалаа. Thank you.